байгаа. Жил бүрийн 1-р сарын 13-ны өдөр бол Монгол улс хүний эрх хэрэгжүүлэг дээдлсэн иргэн төвтэй төр улсыг тунхагласан ардчилсан үндсэн хуулиа баталсан баярын өдрөө. Энэ өдрийг өгтөн үндсэн хууль тогтоогчдын холбоо, улсын хурлын тамгын газар хамтран ардчилсан үндсэн хууль 20 эрдэм шинжилгээний баг хурлыг төрийн ордон зохион байгуулсан юм а. Хурлыг улсын хурлын дэд дарга Гаваагийн Батхүү нээж үг хэллээ. Тэрээр 20 жилийн тэртээ шинэ ардчилсан үндсэн хууль батлагдсанаар манай нийгмийн улс төр эдийн засгийн харилцаанд эрс шинжилэл хийгдэж, айл гэр хүний амьдрал, нийгмийн соёл, оюуны хүрээнд үнэлж баршгүй хөгжил дэвшлиг авчирсан. Мөн Монгол улс дэлхийд дахина ардчилсан Монгол хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, нэр хүнд нь өссөөр ирлээ. Одоогоос 20 жилийн тэртээ ардчилсан үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээр 3 сар шахам хугацаанд хэлэлцүүлсэн. Тэр үеийн 1.2 сая сонгогчдын 75 орчим хувь буюу 900 мянга гаруй хүнээс давхарцсан тоогоор 200 гаруй мянган санал авсан бөгөөд тэдгээр саналын 44.3% нь энэхүү төсөл тусгагдсан юм а. За үндсэн хуулийн төслийг улсын баг хурлаар дөрвөнтөө хэлэлцэж, ардын их хурл өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан олон намын оролцоо бүхий ардын их хурл 76 хоног хэлэлцэж баталсан сөхтэй. За иймээс Монголын ард түмний хамтын бүтээл болсон ардчилсан үндсэн хуулиа баталсан энэ өдөр монголчууд бид бүхний төрч ёсны нэгэн баярт өдөр болох нь зүйтэй юм а хэмээн тодтогсон юм а. Үндсэн хууль гэдэг бол улс орны эрх ашиг, тэр дундаа төр иргэний эрхийг балансчлуулж байдаг ийм хуулийн хүрээнд бид үйл ажиллагаагаа явуулах ёстой гэдэг дээр нэлээд их анхаарах ёстой. Мөн үндсэн хуулинд оруулсан өөрчлөлт буюу 2000 оны өөрчлөлтийг бас одоо энэ үндсэн хуулийн ихийг бэлтгэсэн улсууд энэ үндсэн хууль дээр ажиллаж ирсэн, үндсэн хуулийг баталсан одоо хүмүүсийн зүгээс нэлээд их шүүмжлэлтэй хандж байгаа. Тэгэхээр цаашдаа бол үндсэн хууль дээр бид нэр хийх ёстой ажлууд их байна. Монгол улсын хурал үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай дэгийн тухай, журмын тухай хуулийг энэ жил баталсан. Энэ бол үндсэн хуулийг дархлаажуулсан, үндсэн хуулийн гол хизээж хувирч босгүй, хизээж зарчим нь өөрчлөгдөхгүй байх ёстой. Тэр одоо заалтуудад гар хүрэх, тэрийг өөрчлөх болцоо боломжийг хаасан ийм сайн шийдвэр байсан. Энэ шийдвэрийг бас цаашдаа төгөлдржүүлэх, нэлээд их тодорхой болох юм зайлшгүй шаардлага байна гэдгийг бол өнөөдөр бас энд оролцсон хүмүүс бол тодорхой саналуудаар бол илэрхийлж байна. Ер нь бол нийгмийн хэлцээний нөхцөл байдалтай уялдаад байн үндсэн хуулийг хадгалах ёстой юу? Үндсэн хуулийн сая миний хэлсэн гол зарчмууд бол хязгаарч өөрчлөгдөхгүй байх ёстой. Түүнийг дагаж гарч байгаа органик хуулиудаар аль болохоор үндсэн хуулийн зарчмыг алдагдуулахгүйгээр органик хуулиудаар бид нар зохицуулт хийх тэр болцоо боломжийг эхний ээлжинд харах ёстой. Түүнээс шууд үндсэн хууль руугаа хансуу шамлаад орох биш. Үнэхээр нийгмийн эдийн засгийн хөгжил энэ бүх зүйлтэй уялдаж үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт орох ёстой. Тэр баталгаажуулсан заалтуудаас бус заалтууд дээр бол шаардлагатай бол үндсэн хууль дээр өөрчлөлт оруулдаг. Оруулдаг тэр зарчим нь бол өөрөө их тийм утга учиртай. Тухайлбал одоо нийт одоо гишүүдийн 4.3%-аар ард түмний санал асуулга явуулж байж, тийм ээ. Тэгээд өөрчлөлт оруулдаг байх ийм одоо нэлээд өндөр босгуудыг тавьж өгөх зүйтэй гэсэн ийм зүйлүүдийг бол олон хүн санал хэлж байна. Тэгэхээр нөгөө ер нь бол нам төвтэй төрлөө явах нэ гэсэн байдлаар нэлээд сэрэмжүүлж байна. Энэ дээр таны байр суурь юу юм? Энд энэ шүүмжлэлийг хүлээж авах ёстой. Өнөөдөр бол ер нь бол намууд төрийн үйл ажиллагааг зохицуулдаг, намууд улсын хурал дээр бүлэг байгуулад тэр бүлгээрээ дамжуулж ямар хуулийг яаж батлах вэ, төрийн ямар шийдвэрүүдийг гаргах вэ, ямар дээр нь гаргахгүй байх вэ гэдэг зүйлүүдээр намууд их оролцож байгаа. Нам гэдэг бол өөрөө тэр чигээрээ бүх ард түмний төлөөлөл бол биш. Нам болгонд бүх ард түмний төлөөлөл болж оролцдог учраас тийм учраас үндсэн хуулийн зарчмын дагуу өнөөдөр нам төртэй төв биш, иргэн төвтэй төрлөө явах тэр хуулиудын чиг хандлагыг бид нар үзэх ёстой. Сая бас хамгийн сүүлд санал хэлсэн гишүүдийн хэлж байгаа санджи өгөхтэй зэрэг одоогийн гарсан хэрэгжиж байгаа хууль тогтоомжуудын хүрээнд Монгол улсын үндсэн хуулийн зөрчилдөж байгаа хуулиудын зөрчлийг арилгах энэ том ажлыг бол одоо ер нь зохион байгуулах зайлшгүй шаардлага байна гэдгийг бол одоо маш тэргүүн ээлжинд хүлээж авч хийх шийдвэрлэх ёстой асуудал гэж хэлж байна. Ардчилсан үндсэн хууль 20 эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь ардчилсан үндсэн хууль батлагдсны ач холбогдлыг олон нийтэд хүргэх үндсэн хуулийн дархлааг хангахад юуг анхаарах ёстой. Үндсэн хуулийн үзэл баримтлал судалгааны шин чиг хандлагуудыг эрдэмтдтэй хамтран ярилцахад чиглэж байгаа юм а. За эрдэм шинжилгээний хурал шинжилгээ ухааны академийн философи, социолог, эрх зүйн хүрээлэнгийн хууль зүйн судалгааны төвийн захирал Хөлмөрийн Баатар ардын багш Гавьяат хуульч доктор профессор Чимэд шинэ ардчилсан үндсэн хууль бол Монголын ард түмний бүтээл мөн сэдвэр Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн докторант Өнөр Баяр үндсэн хууль ёсны хөгжил чиг хандлага сэдвэр Монгол Улсын их сургуулийн хууль зүйн их сургуулийн багш докторант Үлзий сайхан үндсэн хуулийг дээдлэх ёс ба түүний дархлааг тогтоохон сэдвэр удирдлагын академийн захиргааны сургуулийн захирал доктор профессор Инхбаатар Монгол Улсын ерөнхийлөгчийн эрх зүйн байдал, үндсэн хуулийн зохицуулалт ба өнөөгийн практик сэдвээр тус илтгэл тавьсан юм а.
Үндсэн хуулийн 20 жилийн аг тохиолдуулан ардчилсан үндсэн хууль бүтсэн талаар ном бүтээх, баримтат кино хийх, ардчилсан үндсэн хууль бүтээгчдийн гэрэл зургийн цомог гаргах, сэтгүүлчдийн дунд ардчилсан үндсэн хууль сэдвт шилдэг бичлэгийн уралдаан зохион байгуулах, зарим ихтэй сургуулийн оюутнуудад ардчилсан үндсэн хуулийн түүхэн ач холбогдлын талаар хичээл заах, за мөн төрийн түүхийн музейн дэргэд ардчилсан үндсэн хууль 20 болон фото зургийн үсгэлэн гаргах, парламентын номын санд номын булан нээж ажилуулах, тус хуулийг баталгахад оролцсон эрхэм хүндтэй хүмүүсийг шагнаж урамшуулах зэрэг өргөн хүрээтэй олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хүрч ирлээ. Үндсэн хууль бол Монголын ард түмний хамтын оюуны бүтээл мөн гэсэн байна. Энд дур